За улсын хурлын сонгуулийн 28 дугаар тойргоос сонгогдсон Сумын Азар гишүүн өнгөрсөн онд гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж эхэлсэн. За ангиснараа тус тойрогт нөхөн сонгуул явуулах шаардлагатай болсон юм. За улсын хурлаас нөхөн сонгуулийг Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуультай хамтдхан зохион байгуулах шийдвэр гаргасан. За энэ дагуу бэлтгэл ажлыг хангаж эхлэв байна. Өнгөрсөн сарын 20-ны өдөр улсын хурлаас сонгуулийн ерхий хороо болон улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны саналын үндэслэн Монгол Улсын их хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах улсын хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах үйл ажиллагааг 2021 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлжид сонгуулийн санал авах өдөр хамт явуулахаар тогтсон байдаг. За улсын хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуул явуулах улсын хурлын шийдвэр гарсан учраас 1-р сарын 29-ны өдрөөс эхлэн улсын хурлын 28 дугаар тойргийн шилжих төлөвлөгөөнийг зогсоогоод байна. Монгол Улсын их хурлын 2020 оны 12 сарын 10-ны өдрийн Монгол Улсын их хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуул тавлан зарлах санал авах өдрийг тогтоох тухай 40-р тогтоолыг үндэслэн Улсын бүртгэл ерхий газрын даргын 2021 оны 1 сарын 28-ны өдрийн А59 тод иргэний шилжилт төлөвлөгөөнийг төр зогсоох тухай тушаал гарсан. Уг тушаалаар улсын их хурлын 28 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хамаарах засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжээс шилжин шалгах хөдөлгөөнийг 2021 оны 1 сарын 29-ны өдрөөс сонгуулийн санал авах өдөр дуустал хугацаанд төр зогсоосон байгаа. Их хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт 26 хороо амарч байгаа. Уг хороодод одоогийн байдлаар сонгуулийн насны 123 мянган иргэн бүртгэлтэй байна. За энэ бол санал өгөх иргэдийн эцсийн тоо биш. Сонгуулийн санал авах өдөр хүртэл төр хасав тэмдэглэгээтэй болон шилжилт хөдөлгөөнөөс бусад шалтгаанаар сонгогчийн нэрсийн жагсаалтанд өөрчлөлт орох учиртай маа. За улсын хурлын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлжид сонгуультай уялдуулах бэлтгэл ажлыг хангахаар сонгуулийн ерөнхий хорооноос ажлын хэсэг гарч ажиллаж эхэлжээ.